За тригонометрийн үндсүүдийн нийлбэр ба язгуурын тригонометри функц гэсэн энэ хичээлээр косинус 105 градусыг косинусын эмгэтглийн тооны ашиглаж бодъё. За тэгэхээр косинус 105 градус гэдэг чинь за энэ дээр нөгөө энэ чинь чанарыг асаад энэ жишээ нь энэ гурвалжны А орон 60 градус эсвэл түүнээс ингээд 45 градус ингэж аваад ингээд бид нар энэ өнцгийг хэрхэн илэрхийлэх хичээл өмнөх хичээлээр үзсэн шүү дээ. Тэгвэл косинус чинь за 90 градус дээр нэмэх нь 15 градус гэж ингэж задарч байна. За косинус 60 градус дээр нэмэх нь 45 градус гэж задарч байна. Тэгэхээр бид нар аль нөгөө FT байгаа тэр өнцгөр нь олж болно. За энэ удаад бүгдээрээ энийг энэ задаргаа сонгоё. За энэ задаргыг сонгоод бодоход бидэнд ямар томьёо хэрэгтэй вэ гэхлээр за тэрийг энэ дотор биччихье. Косинус тэмдгийг хараараа эсрэгээр байгаа шүү дээ. Энэ томьёог хэрэглэе. За тэгвэл тэнцүү косинус 60 градус үржих нь косинус 45 градус. За яагаад энэ задаргааг сонгоод яагаад энийг сонгосон үнгөө гэхлээр бидэнд косинус 15 градусыг бид бас дахин задлах шаардлагатай болно. Тиймийн тул аль болох оновчтой тиймээ сонгох хэрэгтэй. За ингээд юм болсон. Одоо бидэнд нөгөө хүснэгтэр энэ эдгээрээ утгад өгсөн байдаг шүү дээ. Тэгэхээр косинус 60 чинь 2.1 градус. 2.1 косинус 45 чинь 2-ны язгуур дээр 2 хасгана. Синус 60 чинь энэ за синус 45 чинь 2 тэнцүү 4-ний энэ хасах нь 4-ний 2-ыг үржих нь энэ болно шүү дээ. За энийгээ дахиж ерөнхий үржигдэхүүн гаргуулсан нэгээс хасах нь за иймэр ингэж хариу болсон. Нэгдүгээр бодлого байна. За хоёрдугаарт нь бүгдээрээ ийм хий таан гэсэн 12-ны 5π. За үүнийг бас эмгэтглийн томьёо ашиглаж бодъё. За тэгэхээр таан гэсэн эмгэтглийн томьёо юу байдаг вүлээ гэдгийг саная. Тэгвэл таан гэсэн альфа нэмэх нь хасах нь бета тэнцүү. За энэ тэмдгээс хараараа энд бол тэмдэг нь эсрэгээр байгаа шүү. За энэ томьёо
бид нар энэ эмгэтглийн томьёог гурвалжны өнцгүүдийг гурвалжин дээр өнцгийг нэмж хасах тийм аргаар гаргадаг шүү дээ. За ингээд энэ томьёог ашиглаад бодоход бид асуудлаа шийдэх нэ. За тэгвэл одоо энийг бид нар нийлбэр болгож задлах шаардлагатай. Тэгвэл энэ юу гэж нийлбэр болж болох юм гэхлээр за 12-ны хор 12-ны яадгийн 1 π дээр нэмэх нь 12-ны 4 π гэдэг ч юм уу ямар нэгэн хэмжээний нийлбэр болж задарч болно. Гэхдээ л мөн өмнөхтэй адилханаар бид нарт нөгөө таблицын анхны эхний юунд бол ингээд 12-ны π-гэр үйчилсэн фазыг аридэнээр илэрхийлсэн зүйл байхгүй шүү дээ. Тийм учраас энийг 12-ны 3 π нэмэх нь 12-ны 2 π. За бас ингэж задарч болно. Тэгвэл энэ маань цаашаа тангасан 3 ба 12-ыг чинь хамгийн их ерөнхий багч нь 3 учраас энэ дээр нэмэх нь 6-ны π гэсэн ийм эвтэйхэн хэлбэрээр нийлбэр задлалчлаа. Одоо энийг энэ томьёо ашиглаад бодчихъя. Тэгвэл тэнцүү тангасан 4-ны π дээр за энэ маань нэмэх байгаа шүү дээ. Нэмэх учраас энийхээ дээдлийн энийн тэмдгүүдийг аваад явуучих нь. За ингээд хуваарт болох төр эн чинь тэмдэг нь эсрэгээр байгаа шүү. 1 үржин тангасан 6-ны π. За бид энийгээ гаргаад авцсан байхад асуудлын 60% дээр ирсэн гэсэн. За тангас 4-ны π гэдэг чинь 45 градус. За 45 градус дээр нөгөө синус 45 градусын утга чинь энэ косинус 45 бас ийм байдаг. Тэгэхээр тангас 45 градусын утга нэг байх нь ойлгомжтой боллоо. За 6-ны π гэдэг дээр энийг танаж хийжлээгүй байж болно шүү дээ. Синус косинус 6-ны π чинь 30 градус шүү дээ. Эн чинь 2-ны 1. Косинус 30 градус чинь эдгээрийг чийжилсэн байхад бид та утга дээр хэдүүлээ энийг мэдэхгүй юм байна гэх юм шаардлага байхгүй гэдэг. За энийг тэгээ зориуд хийж байгаа шүү багш нь. Тэгэхээр 2-ны 1-ийг хуваах нь ийм боллоо шүү дээ. Тэгэхээр энэ бол ийм байх нь. За тэгвэл энэ дээр нэмэх нь 1-ийг хуваах нь квадрат язгуурдаар 3. За хуваарт 1-ээс хасах нь 1-ийг үржих нь ийм боллоо. 1-ийг хуваах нь шүү. За энэ үйлдэлийг цааш нь хийх юм бол тус бүрд нь энэ хоёрыг нөгөө гүйцэгч үржигдэхүүн өгöd чи энд язгуурдаар 3 ирнэ, энд бас язгуурдаар 3 ирнэ. Тэгэхээр язгуурдаар 3 дээр нэмэх нь 1 хуваах нь язгуурдаар 3, ерөнхий хуваах нь язгуурдаар 3-аас хасах нь 1 хуваах нь язгуурдаар 3. За ийм илэрхийлэл болсон. Тэгэхээр энэ яаж бодогдох юм гэхээр энэ хоёр хаалтан тийчээ хуваагдагч. Тэгэхээр хуваагч ботхон хүртэр хуваарын байрыг солино. Бичлэгийг янз бүрийн төвчний хүүхдүүд үзэж байгаа учраас
бүх хүүхдэд ойлгомжтойгоор хийнэ. За одоо тэгээд хүртээр хуваарт байгаа ижил гişүүд хураагдана. Ийм учраас суудар 3 дээр нэмэх нь 1-ийг хуваах нь. За ийм хариу гарсан. За та нар цааш нь синус 150 градусыг задлаарай. За хичээлийг дахин дэлгэрүүлэн үзвэл манай цугийг дагаад цахим хичээлд хамрагдаарай.